Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бидний судлах сэдэв маань удамшлын тухай ойлголт гэсэн сэдэв байна. Та нар хинтэй адилхан бэ? Аавтайгаа юу? Эсвэл ээжтэйгээ? Бүр аль эсвэл эмээ, өвөө, хамаатныхаа ах, эгч, дүү нартай юу? Эргцүүлээрэй. Хүний хүүхэд амьтны үрдэл яагаад эцэг эхтэйгээ адилхан байдаг юм бол? Дэвтэртээ өөрийн бодлоо бичээрэй. Эцэг эхийн шинж тэмдэг үр удамдаа дамжих үзэгдлийг удамшил гэнэ. Энэ үзэгдэл нь амьтан, ургамал, мөөг гээд бүх амьд биед илэрдэг үндсэн шинж юм. Шинж тэмдгүүд үе удамд дамжин хадгалагдах үзэгдлийг тайлбарлах орлогыг 18 дугаар зуунд хийж байжээ. Судлаачид ялгаатай шинж тэмдэг бүхий бодгоолуудыг хооронд нь эвцэлдүүлэх замаар шинж тэмдэг үр төлд хэрхэн удамшихыг тогтоохыг эрмэлзэж байсан. Гэвч эдгээр нь 100% алтаанд хүргэж байсан. Иймээс удамших зөв тогтлын мөн чанарыг илрүүлж чадахгүйд хүргэж байв. Харин 1865 онд Австрийн эрдэмтэн Мендел удамшил судлах арга зүйг боловсруулж шинж тэмдэг удамших зөв тогтлыг нээсэн. Мендел нь хамгийн энгийнээс эхэлсэн. Өөртөө тоос хүртээдэг вандун ургамлыг судалгаанд авч хамгийн тод ялгардаг толон шинжийг авч урт хугацааны туршид ажиглан өөрийнхөө туршилтын ажлыг хийсэн байх нэ. За үүнд цэцгийн өнгө, цэцгийн байрлал, үрийн өнгө, үрийн гадаргуу, гэрцхийн хэлбэр, гэрцхийн өнгө, ургамлын өндөр, нам зэргийг хамааруулан авч судалсан байна. Түүний нээлтийг 1900 онд 3 өөр орны эрдэмтэд баталгаажуулснаар байгалийн шинжилгээ ухаанд генетик гэсэн нэгэн шинэ салбар үүссэн. Генетик нь амьд бие махбодын удамшил ба хувьслыг судалдаг шинжилгээ ухаан юм. Удмын залгамж холбоо нь эсээр, өөрөөр хэлбэл бэлгийн үржилтэй бодгаалд бэлгийн эсээр, бэлгийн бус үржилтэй бодгаалд биеийн эсээр дамжих бөгөөд эдгээр эсүүдэд ирээдүйн бодгаалын шинж тэмдгийг тодорхойлох генүүд агуулгаддаг байна. Ген гэж юу вэ? Ген гэдэг нь тухайн шинж тэмдгийн хөгжих боломжийг тодорхойлж байгаа ДНХ-гийн молекулын нэг хэсэг юм. Тэгэхээр ген нүд болон үсний өнгө, хамрын хэлбэр, ааш зан, удамшлын өвчин зэрэг бидний биед байгаа бүхий л шинжийг тодорхойлдог. Ген бүр шинж тэмдэг болж илрэх аль бүхий. Шинж тэмдгийн илрэх боломж нь бусад генүүдийн оролцоо болон гадаад орчны нөхцлөөс ихээхэн шалтгаалдаг. Бие махбодын генүүдийн нийлбэрийг генотип гэнэ. Генотип нь генүүдийн энгийн нийлбэр биш бөгөөд генийн илрэх хэлбэр нь орчны хүчин зүйлээс ихээхэн хамаарна. Энэхүү орчин хэмээх ойлголтод бодгоол болон эсийн орчны нөхцлөөс гадна бусад генүүдийн оролцоож багтдаг. Нэг генотипт хамаарагдах генүүд хөрш зэрэгцээ байгаа бусад генүүдийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Генүүдийн үйл ажиллагааны үр дүнд бие махбод дээр илэрсэн шинж тэмдгүүдийн нийлбэрийг фенотип гэнэ. Үүнд зөвхөн арьс үсний өнгө, чих, хамрын хэлбэр, цэцэг, жимсний өнгө зэрэг үзэгдэж байгаа гадаад шинжүүд багтахаас гадна биеийн бүтэц, уургийн найрлага, цусны бүлэг, артерийн даралт, эсийн хэлбэр, огцом түргэн, зан гэх мэт анатоми, физиологи, биохим, зан авирын бусад шинжүүдд хамаардаг байх нэ. Бэлгийн өөрчлөлттэй бие махбодын хувьд үр тогтох явцад
бэлгийн эсүүд нийлж зиготыг үүсгэдэг. Зиготоос бодгоолын бие бүрэлдэхүүн бий болно. Эцэг болон эхийн бэлгийн эсээр дамжин ирэх хоромсоомууд энд учирч зиготын хоромсоомын бүрдэл буюу кариотипийг үүсгэнэ. Кариотип гэдэг нь тухайн зүйлийн эсийн дотор хоромсоомын тоо, хэлбэр, хэмжээ, нийлмэл байдлыг илэрхийлдэг. Зүйл бүхэн өөр өөрийн гэсэн хоромсоомын бүрдэлтэй, хоромсоомын тоотой байдгийг бид мэднэ. За энд эрэгтэй хүний хоромсоомын кариотипийг харуулсан байна. Хүн хэдэн хоос хоромсоомтой байдаг билээ? Түүнийг бодоорой. Энэ хоромсоомуудын хэлбэр, хэмжээ, хроматидуудын байрлал бүгд өөр өөр байгааг бид зургаас ажиглаж болно. За эдгээр ялгаатай байдлуудыг бид кариотип гэж нэрлэдэг байгаа юм байна. 20 дугаар зууны эхээр Германы судлаач Т. Бовари, эс судлаач Улс Хиттен нар миоц хуваагдал болон үр тогтох үед илрэх хоромсоомуудын төлөв байдал өөрчлөлтүүдийг үндэслэн генүүд хоромсоом дээр байрлах тухай улмаар шинж тэмдгүүд хоромсоомуудаар дамжин удамших тухай таамаглалыг дэвшүүлсэн. Ингэж анх удаа удамшлын хоромсоомын үндэс тавигдсан байна. Энэ онолыг 1911 онд Т. Морган бүрэн боловсруулж туршилтаар баталсан байдаг. Тэрээр хоромсоом дээр генүүд цовж шуман байрлалтай байрладаг. Ийм нэг хоромсоом дээр байрлах генүүд хамт удамшдаг болохыг тогтоосон билээ. Энэхүү удамшлын нарийн судалсны үндсэн дээр Морган шавнырынхаа хамтаар олон төрөл бүрийн генүүдийн хоромсоом дээрх байрлалыг тогтоох хоромсоомын генетик картыг байгуулах аргыг боловсруулсан юм. Генийг агуулж байгаа ДНХ-ийн молекул нь өвөрмөц уурагтай нэгдэн хоромсоомыг бий болгодог байна. За гэртээ сургагчийн 81-р хуудасны дасгал даалгаврыг баттган хийгээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.